Сайн байцгаана уу монголчуудаа. Бид бүгдээрээ Бурхны хаанчлалын талаар суралцгаая, мөн сонсцгоё. Бурхан Израилийн хүүгүүдэд түүнийдээ тэдгээрийн дайсныг дарамт давж дийлэхэд нь тусалсан бөгөөд бид бүгд энэ чигнээс суралцаж Библийн талаарх жижигхэн түүхүүдийг суралцах болно. Зураг 1. Йошуагийн Амалектэй хийсэн тулаан. Египтээс гарсан нь 17-гийн 8-13. Дараа нь Амалек ирж Рефивийн дэмд Израилийн эсрэг байлдав. Тиймээс Мосе Йошуад өөрсдийн төлөө эрчүүдийг сонгон авч Амалекийн эсрэг барилдахаар яв. Маргааш би гартаа Бурхны таягийг бариад толгодын оройн дээр зогсно гэв. Йошуа Мосегийн хэлсэн ясаар үлдэж Амалекийн эсрэг байлдав. Мосе 10 хурнаар толгодын оройн дээр гарлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж буулгахад Амалек ялж байв. Тэгээд Мосегийн гар цуцжээ. Тэгээд тэд чулуу авч түүн дээр тавьж өгөхөд тэр чулуун дээр суув. 10 хурнаар түүний гарыг нэг талаас нь нөгөө талаас нь түшив. Тийхүү наран жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. Ингээд Амалек болон түүний ард түмнийг Йошуа элдний ирээр ялав. Зураг 2. Канаан нутгийг тагнахаар илгээгдсэн нь. Бурхан Израильчуудад Канаан нутгийг өгөхөөр амлажээ. Тэгээд Мосе 12 эрчүүд Канаан нутгийг тагнуулахаар илгээжээ. 40 хоногийн дараа тэд эргэн ирж юу харснаа хэлв. Йошуа Калеб нар сайн мэдээ авчирчээ. Тэд хэлэхдээ тэр нутаг бол үнэхээр сүү зөгийн балаар бэлгсэн мөн бөгөөд түүний үр жимс нь энэ байна. Гэхдээ тэр нутагт амьдарч байгаа ард түмэн нь хүчрхэг агаад хотууд нь бэхлэгдсэн. Маш том юм. Хэдий тийм боловч тэдгээр хүмүүсээс айх хэрэггүй. Хэрвээ эзэн биднийг таалбал тэр нутагт аваачиж тэрхүү сүү зөгийн балаар бэлгсэн нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн эзний эсрэг бүү тэрсэл тэр нутгийг ард олноос нь бүү ай. Гэвч тагнуулахаар явуулсан Израилийн хүүгүүд муу мэдээг дэвшүүлжээ. Тэнд бидний харсан бүх ард түмэн нь авраг биетэй юм. Израилийн хүмүүс Канаан нутаг руу нэвтрэхээс айж эхлэв. Гэтэл Бурхан хэлэгнэж тэд яагаад надад итгэхгүй байна вэ? Бүгдийг удирдах Мосед бид бүгдийг буцаан цөл рүү аваачиж миний эсрэг гомдлсон бүх хүний цогцсон энэ цөл унах болно гэв. Зураг 3. Йошуа 1:9, 3:17. Израильчууд улаан тэнгисийг гаталсан нь. Эзний зарц Мосег нас орсны дараа Мосегийн туслах нууны хүү Йошуа Израильчуудын тэргүүлэгч болжээ. Тэгээд Бурхан түүнд Йошуа "Тэгэхээр одоо босож энэ бүх хүмүүсийн хамт Йорданы гатлан Израилийн хүүгүүд болох тэдэнд миний өгч буй тэр газар руу яв." Бурхан Йошуад юу хийх ёстойг нь хэлв. Бурхан эзний гэрээний авдар Левийн тахилч нар дамнан гол руу явв. Йошуа тахилч нартай ярин гэрээний авдрыг аван хүмүүсийн өмнө гарч голыг гатлан яв гэв. Цаашлаад гэрээний авдрыг авч яваа. Тахилч нар чи тушаан. Та нар Йорданы эргийн усанд хурж очиад усан дотор зогс гэж хэлжээ. Бүх газар дэлхийн эзэн болох эзний авдрыг дамнан яваа тахилч нарын хөлийн уул Йорданы усанд ормогц Йорданы ус урсгал нь таслагдж дээрээс урсаж байгаа ус овоорон тогтох болно гэв. Авдрыг давнан яваа тахилч нар Йорданд орж хөлөө усны захад дүүрмэгц дээрээс нь урсаж байгаа ус Заретаны оролцоо орших Адам хотоос нийлээд хол зайд тогтсон ус овоороод Давст тэнгис буюу Арабекийн тэнгис руу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд бүх хүмүүс Ерохогийн харалтаа гатлан гарав. Бүх Израиль нийт үндэстнэрээ хуурай газраар
Йорданы гаталж дуустал эзний гэрээний авдрыг дамнан яваа тахилч нар Йорданы гол хуурай газар дээр бат зогсож байлаа. Зураг 4. Ерохогийн чан хаалга чанга хаагдсан нь Йошуа 6-гийн 1-27. Израилийн хүмүүс Канаан хотын хажууд Ерохо нэртэй газар буудалсан байв. Бурхан Йошуаг дуудаад "Хар, би Ерохог хаантай хийгээд эргэлхэг дажтай хамт чиний гарт өгч байна. Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрон алах. Үүнийг 6 удаа хий. Мөн 7 тахилж хуцын эврээр хийсэн 7 бүрээг авдрын өмнө авч явах ёстой. 7 дахь өдөр нь та нар хотыг 7 удаа тойрж тахилч нар бүрээг үлээхтэн. Тэгээд бүрээн дууг сонсохдоо бүх хүмүүс маш чангаар хашгиралдах ёстой. Хотын хан доошоо нуран унж хүмбэр чигээрээ дайрахтун" гэлээ. Тэгээд Йошуа Бурханыг загсан ёсоор бүгдийг хийж Ерохогийн чанд хагцсан хан нуран унжээ. Бурхан Израильчууд "Та нар өөртөө болон өөрсдөдөө юу ч авах ёсгүй" гэв. Зураг 5. Израилийн хүүгүүд үл дагав. Йошуа 7-1-12. Ахан хоригдсан зүйлээс зармийг нь авав. Тийм учраас эзний уур хилэн Израилийн хүүгүүд дээр эсрэг дүрлзэв. Йошуа Ерохоогоос 2 хүнийг Бэтлэлийн зүүндэд орших Бэтл авны ойролцоод байдаг Ай уул руу илгээн тэдэнд авч яваад нутгийг тагна гэв. Тэд очоод Айг тагнав. Тэд Йошуа руу буцан ирж бүх ард олныг бүү явуул зөвхөн 2 юм уу 3 мянган орчим хүн Ай уул руу явах хэрэгтэй. Тэд цөөхүүлээ учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдуулах тун. Ийхүү ард олноос 3 мянган орчим хүн тийш очисон боловч Ай эрчүүд тэднээс зогтов. Айн эрчүүд тэднээс 36 орчим хүнийг алж тэднийг хаалганаас Шарабаим хүртэл нэхэн хөөж бэл газар тэднийг алав. Тиймээс ард олонны зүрх мохов. Тэгээд Йошуа хувцаа уран эзний авдрын өмнө нүрээр газарт унаж орой болтол хэвтэв. Зураг 6. Аханы шүмжилсэн нь Йошуа 7-14, 8-29. Йошуа бүх хүмүүсийн эзний өмнө цуглуулжээ. Бурхан Йошуад Ахан тэр хоригдсан зүйлээсээс авсан. Йошуа Аханд "Хэлээч юу хийсэн бэ?" Ахан хэлсэн нь "Тийм ээ, энэ бүхэн би Бурханы өмнө нүгэл үлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл гомсог өмсгөл мөнгөн алтан голдмай байхыг үзээд шунхаар нь тэдгэрийг авсан." Йошуа энэ нарын хамт Аханы майхнаар тэдгээр зүйлсийг авч Бурханы өмнө асгав. Тэгээд Аханыг түүний хамаатнуудтай чулуугаар шидэлж шатаан хөнөв. Ингээд Бурханы уур хилэн намдаж Бурхан Йошуад бүү зориг мох цэргийн бүх эрчүүд авч явсан Ай уул руу давтал. Тэгээд Израильчууд Бурханы хэлсэн ёсоор хийж Ай хотыг эзлэн авав. Зураг 7. Наран саран гийгүүлсэн нь 10-1-14. Йошуа Айг эзлэн авч түүнийг бүр унагсан Ерохо болон түүний хааны хэрэгснийхээ адилаар Ай болон түүний хаанд Йошуа тэн хандсан билээ. Мөн Гибеонд ард түмэн Израильтай инхийн гэрээ байгуулж Израилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимд хаан Адони-Зедек сонсоод ихэд айж төгшөв. Йошуа бүх цэргийн хүмүүстэйгээ хамаг эргэлхэг дайжтайхаа хамдаар Галлагаас хөндлөв. Мөн эзэн Йошуад тэднээс тэдний нэгэнч та нарыг сөрөн зогсож чадахгүй. Тийхүү Йошуа Галлагаас шүнжин алхасаар тэдний дээрээс гинэт був. Эзэн тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд
тэднийг үл олноор нь хядав. Бидэн хорон руу өгсөн замаар тэднийг хөөн бут цохив. Тэдэн дээр бурхан Тэнгэрээс том мөндрийг буулгаж үлдсэн хэсэг хүмүүс нь өөхөв. Йошуа эзэнд хандан Израильчуудын нүдний өмнө нар минь Гибеоныг гийгүүлж сар минь Абилоныг хөндийн дээр мэлтийн тогтоож билээ. Ийхүү нар Тэнгэрийн гол тогтож өдрийн турш байлаа. Үүнтэй адил эзэн хүний дууг сонссон өдөр. Үүний урд хожид үүнээс хойшч байсангүй. Учир нь эзэн Израилийн төлөө дайтав. Зураг 8. Йошуа хүмүүст зөвлөв. Йошуа 23:1-24-28. Бурханы амласнаар Канаан Израильчуудын нутаг болжээ. Йошуа хүмүүст хандан би хөгширч нас минь ахив. Тэгэхээр Мосегийн хуулийн номонд бичигдсэн бүхнийг сахиж хийхдээ маш тууштай байж түүнээс баруун тийш зүүн тийш хазаахгүй бай. Та нарын дунд үйлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдлгүй. Тэдний бурхтын нэрийг дурдвалгүйгээр, тэднэр тангаргалахгүйгээр, тэдэнд үйлчлэлгүйгээр, тэдний бүхийн мөргөлгүй бай. Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ та нар өөрсдийн бурхан эзнээс барин байх ёстой. Тэгээд өөрсдийн бурхан эзнийг хайрлахын төлөө хичээн анхаарах тун гэв. Зураг 9. Дебора бурханд хандан өгөөлөв. Шүүгчид 4:1-9. Йошуа нас барсны дараа Израилийн хүүгүүд эзний мэлмэд дахин мууг үлдэв. Тэд Канааны хиймэл шүтээнүүдэд залбирч эхэлцгээлээ. Тиймээс эзэн тэднийг Хазорт Ябины ханчлалд байсан Канааны хаан гарт өгөв. Тэд 900 төмөр тэрэгтэй байсан бөгөөд 20 жилийн турш Израилийн хүүгүүдийг харгислан дарлаж байсан тул Израилийн хүүгүүд эзнээс хашгирангуй. Тэр үед Лапидотын эхнэр иш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байв. Израилийн хүүгүүд маргаанаа таслуулж шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байв. Кэдэш Нафталид амьдардаг Абиноамын хүүгүүд Баракт Дебора элч нар илгээж харахтун Израилийн бурхан эзэн тушаан байв гэв. Табор уулан дээр гарав. Өөртөөгөө хамт Нафтами болон Зебулуны хүүгүүдээс 10,000 эрсийг даавал би Ябоны цэргийн жанжин Сисераг тэгнүүдтэй болон олон цэрэгтэй хамт Кишон голын зүг та нар руу явуулж та нарын гарт тушаана гэв. Тэгтэл Барак Дебород хэрвээ та надтай хамт явбал би явна. Хэрвээ та надтай хамт явахгүй бол би явахгүй. Мэдээж би чамтай хамт явна. Харин чиний хийх гэж буй чиний алдаршихгүй учрна. Эзэн Сисераг эмэгтэй гарт тушаана гэв. Зураг 10. Бурхан Сисерыг ялахад туслав. 4:10-17, 5:19-21. Дебора босож Барактай хамт Кэдэш руу явв. Абиномын хүүгүүд Барак Табор ууланд гарсныг хүмүүс Сисерад хэлсэнд Сисера өөрийн 900 төмөр тэргээ өөртөөгөө хамт байсан бүх хүмүүсээ Харашит Хаголамаас гişээн уул руу цуглуулжээ. Дебора Баракт хандан бос. Өнөөдөр эзэн чиний гарт Сисераг өгөхдөл үзэгтэн. Эзэн чиний өмнө явсан гэв. Эзэн Баракийн өмнө Сисера болон түүний бүх цэргүүдийг элдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явгнаар зүхтан одлоо. Сисера цэргүүдийн нэгийг ч үлдээлгүй бүгдийг элдний ирээр чавчин унгав. Зураг 11. Яэл Сисераг хөнөв. 4:17-23. Сисера хэн хүн Хиберийн эхнэр Яалын майхан руу зүхтан ирэв. Яэл
Сесараг ухтан гарч ирээд түүнд "Орж харил, эзэн минь. Манад орж харил." Бүү эмэгтэн Сесара түүнд майханд ийл түүнийг эсгийгээр бүтэв. Тэгээд сүйтэй байсан арьсан тулмыг онгойлгож түүнд уулгаад түүнийг дахин бүтэв. Тэгээд ийл майхны гадас авч гартаа алах байран сэмхэн түүн рүү ойртож очоод чамархаа уруу нь гадсаа шааж газартаа зов. Сесара ядарсан байсан тул бүх унтсан байжээ. Ингээд Сесара нас барлаа. Бараг Сесараг хөөн ирэхэд ийл түүнийг ухтан гарч ирээд "Наашир, таны хайж байгаа хүн энд байна. Таны асуултанд би хариулъя. Бараг майханд орж ирвэл Сесара чамархаандаа майхны гадаж зовлтоостай үгсэн хэвтэж байлаа." Зураг 12. Израиль баярлан цэнгэв. Шөөгчд 5:1-31. Бурхан Израильчид хүч өгч бүх дайснаа дэлгэхэд нь тусалсан байлаа. Деборо Барак нар Бурханд хандан дуу дуулж байв. Хүмүүс баяртай байлаа. Тэд Деборо шиг удирдахч өгсөнд баяртай байв. Деборо яг л ээж шиг л байлаа. Тэд мөн Яалд мөн талархаж байв. Учир нь тэд Сесараагаас айцгааж байсан юм. Бурхан тэдгээр хоёр эмэгтэйг Израилийн аврахад хэрглэжээ. Найз минь, Бурхан хүчгүй сул дорой нэгнийг хүчтэй болгоно. Бидэнд мөн хүчит дайсан бий. Тэр бол Сатан. Гэвч Бурхан биднийг авруулахаар Иесус Христийг илгээсэн билээ. Гэвч нүгэлтнүүд бид Иесусыг хөнөөсөн. Тэд бодохдоо түүнд хүч өгье гэж үзсэн. Гэвч Иесус үхлээс дахин амьлсан. Тэр Сатаныг ялж чадсан. Тэр хүмүүс ер бусын амьдрал өгсөн, түүнийг дагсан, түүнд итгэсэн хинч болов тэгэхээр түүнийг магтан дуулж талархацгаах болно. Зөвхөн үнэн Бурхан, цорын ганц. Энэ бол Иесус Христ. Сатаныг түүнийг зорилгыг буснуулж гэж оролдож боловч Бурхан аль хэдийнэ өөрийн сүр хүчийг харуулсан. Библийн түүхүүдийг уншиж суралцгаая. Зураг 13. Гидеон ба Бурханы элч. Шүүгчид 6:1-24. Израилийн хүүгүүд эзний мэлбэд Ерөвсийн мууг хүлдэв. Эзэн тэднийг 7 жилийн турш Медианы гарт тушаав. Медианы гарт Израилийн хүүгүүд дарамтлагдсан байлаа. Медианаас болж Израиль ихэд оройтож Израильчууд эзэн рүү уйлан хашгиралдав. Эзэн тэнгэр элч ирж царс модон дээр сууж. Тэр үед Йошуагийн хүүгүүд Гидеон Медианчуудаас нүүн авч үлдэхийн тулд улаан буудтайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. Эзэн тэнгэр элч нар үзэгдэн эзэн түүнд хандан "Чи өөрийн хүчээр явж Израилийг Медианы гараас аврахтун. Би чамайг илгээж байгаа босуу." Гэвч Гидеон түүнд "Оо эзэн минь, би хэрхэн Израилийг аварч чадах вүлээ?" Эзэн түүнд "Би үнэхээр чамтай хамт байх болно. Инхэд эзний тэнгэр элч гартаа байсан таягийг мах болон эсгээгүй талханд хөрмөгч хаднаас галд үргэлзэж мах болон эсгээгүй талхыг шатаан орхив." Тэгээд эзний тэнгэр элч түүнд үзэгдэхгүй болов. Ийхүү Гидеон Бурханы мэдээг хүлээн авав. Зураг 14. Гидеон бүх шүтээнүүдийг устгажээ. Сүүгчид 6:25-32. Тэр шөнө эзэн Гидеонд айлдан "Чи эцгийн бухыг 7 настай өөр бухны хамт авч Баалд зориулсан эцгийнхээ тахилыг ширээг нурааж дэргэд нь байх Ашарагийн багныг тайрч унага. Энэ өдрөдлөгийн оройд чи өөрийн Бурхан эзэн зориулсан тахилын ширээг зөв аргаар босгохтун. Тэрээр эцгийнхээ хүмүүсээс болон бусад хүмүүсээс ихэж айж байлаа. Өдөр хэлгүй шөнөөр үлд гэсэнд гэвч тэр Бурханыг дагахыг хүсв. Тэр зарц нарынхаа дотроос 10 эрийг авч бүх шүтээнүүдийг устгажээ. Хотын хүмүүс хэлэгнэн түүнийг алахыг хүслээ.
Гэвч түүний аав хүүгээ өмөөрөн хамгаалав. Найз нар минь, Бурхан бол бүтээгч. Ямар ч чулуу мод шүтнээс илүү юм. Бид түүнийг дагах ёстой. Зураг 15. Гидеоны цэрэг Эрс ундаалав. Сүгшид 7:1-7. Гидеоны Израилаас бүх эрчүүдийг аримд цуглуулсан. Мөн Медианчууд цугларч Израильтай тулдахад бэлэн байлаа. Гэвч Бурхан Гидеонд хэлсэн нь чамд маш олон эрчүүд байна. Хэн айж буцаж гэрлүүгээ явах хүсэлтэй байгаа нь гэрлүүгээ явах болно. Ихэн Гидеоны эрчүүд буцлаа. Бурхан ахин Гидеонд хэлв. Тэд одоо хэр олуулаа байна. Тэднийг ус руу дагуулan аваач. Тэнд би чиний тэднийг сорьё. Миний чамд энэ чамтай хамт явах болно. Гэсэн чамтай хамт явах болно. Эзэн Гидеонд нохой шиг хэлээрээ ус долоогчдыг өвдөглөн сууж ус ууж байгаа хүмүүсээс салга гэв. Би чамайг ус долоогч 300 хүний хамт аварч Медианчуудыг та нарын гарт тушаана гэв. Тэгээд 300 Эрс бусдынхаа хүнс болон эвэр бүрийг гартаа авчээ. Зураг 16. Медианчуудыг бүсэлсэн нь Сүгчид 7:1-25. Агуу Медианчуудыг хуваарнан умар зүгт барилах хөндийг байршив. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэд тоо томшгүй болон тэд зөвхөн 300хан байв. Гэвч Бурхан тэдэнд юу хийхийг заав. Гидеон хүмүүст босогтун. Тэгээ тэр 300 хүнээ бүлэг тувааж бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон савар бариулж савныхаа дотор бамбар хийлгэв. Намайг харж дууран үлдэгтэн. Эзний төлөө, Гидеоны төлөө гэж хашгиралдахтун гэв. Тэгээд түүний хэлсэн ясаар бүх зүйл хийхэд бүх цэргүүлд гүйлдэж орилолдон бахиралдаж цухтав. Мөн биенээ хөнөөж эхэлжээ. Тэгээд Гидеоны эрчүүд Медианчуудыг элдэн хөөв. Ийхүү Бурхан ахин дайснаа туслахад нь Гидеонд туслав. Зураг 17. Самсон арсланг номхотгов. Шүүгчид 13:14-17. Гидеон нас барсны дараа Израилийн хүүгүүд дахин эзний өмнө бозор мөг үлдэв. Тэгээд эзэн тэднийг 40 жилийн турш Филистичүүдийн гарт тушаав. Тэгээд Израилийн авруулахаар хөвчөд удирдагч илгээжээ. Түүний нэр Самсон. Бурхан түүнийг маш чадамгаагаар бүтээжээ. Гэвч Самсон өөрийн хүчийг Филистичүүдийн Израилийг аврахад ашигласангүй. Тэр зөвхөн өөрөө л өөрийн хүчийг ашиглаж байлаа. Учир нь тэр Бурханыг үл дагагч байв. Самсон Филистичийн бүсгүйд дурлаж тэгээд аавдаа хэлв. Түүнийг надад өгөөч. Тэрээр надад үзэгсэлэндээ харагдаж байна. Самсон эмэгтэй гэрт жачлахад арслан гэрлүүнд арив. Самсон дэндүү барьтай байсан тул арслан түүний 2 гараар хөнөв. Тэгээд тэр Филистийн бүсгүйтэй хоригмолжээ. Гэвч энэ нь түүнд зөв биш байлаа. Учир нь тэрээр 30 Филистийн хэрийг хөнөв. Зураг 18. Самсон ба шатаж буй өнөгнүүд. Шүүгчид 15:1-17. Самсон Филистин рүү ахин явлаа. Гэвч тэр түүний эхнэрийг аав нь өөр эрт өгсөн байв. Самсон хэлв. Энэ нь түүнийг хэлгэнүүлжээ. Тэр гарч одов. Тэгээд 300 үнэг барьж сүүлээр нь холбож галт гомбартай уяв. Тэгээд Филистичүүдийн тариан талбай руу шатаж буй өнөгнүүдийг оруулснаар бүх ургац шатав. Филистичүүд Самсоныг үзэн ядаж эхлэв. Бүгд түүнийг алхаар завдаж. Гэвч Самсон илжигний хүзүүний ясаар 1000 Филистийн хүнийг хөнөөжээ. Зураг 19. Филистичүүд Самсоны үсийг хяргав. Шүүгчид 16:4-22. Самсон тэр хизээж үсээ хяргаж байгаагүй гэн. Түүний урт ус нь Бурхан түүнийг хүч тэнхээтэй бүтээсний учир болоо.
Самсон эцэс төгсгөлгүй Бурхныг үл дагав. Тэр өөр нэг Филистийн бүсгүйд дурлжээ. Түүний нэрийг Делила гэдэг аж. Делила Самсон хүч хаанаас байдгийг эрен хайж нууцыг нь олжээ. Тэгээд Самсон түүнд хэлжээ. Бурханаас надад энэ сүр хүчийг надад өгөгдсөн. Хэрв миний үсийг тайрвал би хүч чадлаа алдах болно. Нэг шөнө түүнийг унтаж байх үед Делила Филистчүүдийг дуудаж түүний үсийг хулсав. Гэтэл Бурхан Самсоныг орхив. Түүний хүч чадал алдагдсан байлаа. Филистчүүд түүнийг хүлээд нүдийг нь сохлов. Тэгээ шоронд хориж түүний үс ургасаар байв. Зураг 20. Самсон Филистчүүдийг устгажээ. Шүүгчид 16-23-31. Филистиний ноёд бидний дайсан Самсоныг манай Бурхан бидний гарт тушаав. Тэдний зүрх хөөрөхөд тэд Самсоныг дуудан авчирч тэр бидний хөгжөөн хэмээн хашгиралцгаав. Тийхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэднийг хөгжөв. Тэд Самсоныг багнуудын хооронд зогсоосон билээ. Тэгэхэд Самсон эзнийг дуудан уйлж, "Эзэн Бурхан минь, намайг сойрхоож, Бурхан минь зөвхөн энэ удаа л надад хүч заргийг өгөөч. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө Филистчнээс өшөөг авъя" хэмээн гуйв. Тэгээд Самсон Филистчүүдтэй үхийг хэмээн шидэж, хамаг чадлаараа түлхсэн дуган нуран унж, дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарав. Ийхүү Самсоныг өөхөхдөө ч алсан хүмүүс нь түүний амьд байхдаа ч алсан хүмүүсээс их байв. Бурхан Самсонд хүч зориг бяр өгсөн гэвч түүнийг үл дагах байдал нь түүнийг өөрийнх нь хөнөөхөд хүргэжээ. Найзуудаа, хэрэв Бурханыг үл дагавал түүний өгсөн хүчийг сатан муу зүйлд ашиглах болно. Зураг 21. Иесус муу сонсыг хоон зайлуулав. Лук 8:26-39. Гидеон Самсон нар нас барсны дараа Иесус Иерусалимд ирж нэгэн өдөр тэрээр нэгэн эртээ уулзаж түүний дотор олон муу сүнс орсон байхыг үзв. Тэр Иесусийг үг хэлэхээс өмнө түүний өмнө сөхрөн суугаад "Бурхны хүү Иесусээ, би муу хийж явсан. Би юу хийх ёстойг минь хэлээд өгөөч." Тэдгээр муу сүнснүүд Иесусыг Бурхны хүү гэдгийг мэдэж байлаа. Иесус муурын сүнснүүдэд тэр эрийг орхиж явахыг тушаав. Тэдгээр муу сүнснүүд биенээс нь гаран гахааны бие рүү оров. Тэгтэл бүх гахаанууд гүйлдэн далаа руу орж живж үхцгээв. Хүмүүс Иесуст хүч байгаа гэдгийг харцгаав. Муурын сүнс Иесусийн үгийг дахаас өөр сонголт байсангүй. Зураг 22. Иесус муу эрийг хөнөв. Лук 19:48, Жон 2:13-21. Нэг өдөр Иесус Бурхны өргөө Иерусалимд руу ирэв. Тэд амьтдыг тахилд өргөхийн тулд худалдаалж байлаа. Энэ нь Иесусыг хэлгэмүүлжээ. Тэд сүмд орж худалдаачдыг хүн гаргаад тэдэнд "Миний гэр бол залбирлын гэр байх ёстой" гэж бичигдсэн байдал та нар сүмийг дээрэмчдийн үүр олгожээ. Иесус бол Бурхны хүү мөн. Гэтэл Иуд хүмүүс Иесуст уурлаж "Чи үнэхээр л Бурхны хүү юм бол тэр чадал гайхамшиг бидэнд үзүүлээч. Иесус "Миний биеийг үгүй хий" гэсэн ч би 3 өдрийн дотроо би дахин амьдрах болно гэж хэлжээ. Зураг 23. Иесус өгснийхаа дараа дахин амьлав. Матай 27:33, 28:20. Иудачууд түүнийг хөнөөв. Иудачууд түүнийг модон загвармай дээр савдалсан байлаа. Гэтэл 3 өдрийн дараа тэрээр дахин амилж Бурхан өвхлээс мултрах хүч түнд байлаа. Тэгээд Иесус хүмүүсийг үнэхээр Бурханы хүү юм байна гэдэгт нь итгүүлв. Иесус бүх дагалжтай явцгаа гэж хэлжээ. Хаа сайгүй тэрэн хинүүлж
сайн мэдээг дуулга. Зааж, сурга, би юу гэж та нар сургасан. Тэр бүхнийг хүмүүст таниул. Би та бүхэндээ үргэлж хамт байх болно. Надад сатаныг дуусгах хүч байна. Иесус Христийг дагсан хүн болгон Иесусийн сүнсний амьдралыг хүртэх болно. Тэр үнэхээр түүнийг сургаалыг хүмүүст түгээхийг хүсэж байлаа. Зураг 24. Бурхны цэргүүд 6:10-18. Эцэст нь эзэн дотор ба түүний чадлын агуу хүч дотор бэхжигдэн. Та нар диаволын залмихний эсрэг бат зогсох байх ёстой байхын тулд Бурхны бүрэн хуйг дуулахыг өмсч, учир нь бидний тэмцэл бол махан биеийн цусны эсрэг биш, харин захирагчд эрх мэдэл, энэхүү харамхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар мөг сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс бүхнийг дараа бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурхны бүрэн зэвсгийг ав. Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үннийг бүсэлж, зөвхт байдлын хуйгийг өмсөд амар тайвны сайн мэдээний байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, авралын дуулгыг болон сүнсний сэлэн буюу Бурхны үгийг ав. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөх цөхрөлтгүй бүх оролдлого гуйлтаараа сэргэг бай.